Одоо бүгдээрээ Autodesk Revit програмын үндсэн тохиолдолтой танилццгаая. Ингийн тулд File tab дээр төвшөөд Options-ыг сонгорой. Бүгдээрээ Options харилцагт сонгоны General tab дээр эдгээр тохиолдлуудыг хэрхэн багаараа хоршиж ажиллах талаар авч үзэхдээ бэлрэмгээ авч үзэх болно. Нийт түрүүнд та Revit төсөл нь AutoCAD-ын төслөөс харьцангуй том гэдгийг анхаарах хэрэгтэй. Дунджаар 150-аас 200 МБ, ихтэй 1-2 ГБ хүрэх нь энэ хүнд төслийн файлын хэмжээ нь хадгалах хугацаанд нөлөөлдөг учраас Revit маань AutoCAD болон бусад програмуудын адилаар нөөц файлуудыг автоматар үүсгэж хадгалдаг. Харин таны зааж өгсөн тодорхой хугацааны дараа ямар нэгэн үйлдэл хийхэд сануулгах эсхийг асуудаг гэдгийг анхаараарай. Бидэнд 15 минутаас 4 цагийн хооронд сонголт байна. Хүсвэл та бүхэн No Reminder дээр тавьж болно. Гэхдээ би танд тодорхой хэмжээнд хугацаа зааж өгөхийг санал болгож байна. Учир нь Revit маань алдаа заасан тохиолдолд зарим тохиолдолд recovery файл үүсгэж хэмжин заримдаа амждаггүй байгаа. Тиймээс тодорхой давтамжтайгаар төслөө хадгалж явах нь эрсдэл багтаа гэдгийг анхаараарай. Мөн та бүхэн View Options дээр үндсэн ажиллах чиглэлээ зааж боломжтой байгаа. Энэ ихэвчлэн харагдсан тохиолгой болон бусад зүйлд нөлөөлдөг. Үүнд барилга архитектур, барилга бүтээц, хас, цахилгаан, холбоо тохиолол, цэвэр бохир ус, coordination буюу уялдуулах гэсэн сонголт байна. Миний хувьд бүх чиглэлийн ажиллах сонирхолтой байдаг учраас coordination-ыг сонголоод та бүхэн өөрсдийнхөө мэргэжлийг сонгоорой. Graphics tab дээр график зурагтай хамааралтай тохиолгоонууд байгаа. Та Revit-ийн ажиллах чадварыг илүү сайжруулахыг хүсвэл тодорхой хэмжээнд туршигдсан видео картуудыг ашиглах нь тохиромжтой. Эсвэл алдаа заах үндслэл болдог байгаа. Хэрвээ Revit маань тодорхой хэмжээнд график картаас болж алдаа заагаад байвал уг hardware acceleration-ыг унтраахан тохиромжтой гэдгийг анхаараарай. Хэрвээ алдаа заагаад авах юм бол видео картаа шинжилгээг зөвлөж байна. Ингийн тулд та бүхэн уг холбоос дээр төвшөөд Revit-ийг дэмжиж ажиллах боломжтой видео картуудаа танилцж болно. Эдгээр тохиолгоонууд нь бидэнд хурдан ажиллах болоод илүү наривчлалтай дүрслэлийг санал болгодог. Эсвэргээрээ видео картнаас үүдэлтэй алдаа заах үндэс болдог гэдгийг анхаараарай. Жишээ нь Draw Visible Elements буюу зөвхөн харагдаж байгаа элементүүдийг ачааллууж дүрслэх гэсэн сонголт байна. Ингэснээр нуусан элементүүдийг дүрслэхгүйгээр Revit маань хурдан хугацаанд харагдцуудыг нээх зорчих боломжийг олгох болно. Мөн Allow Navigation During Redraw буюу төсөлдөө цорчиж байх хугацаанд элементүүдийг төр зурнуугаар харахыг хүссэн зүйлээ тааруулсны дараа дахин тооцоолох замаар хурдан зорчих болоод бусад давуулуудыг авчрах сонголт байна. Мөн Smooth Line with Analyzing гэсэн сонголт байгааг анзаарч байгаа. Энэ нь бидэнд эдлхүүний ирмэгүүдийг илүү цэвэрхэн дүрслэж харуулах боломжийг олгодог байгаа. Жишээ нь бүгд үүнийг чагтлая. Ингээд та бүхэн бүх харагдцад ашиглах эсвэл зөвхөн шаардлагатай харагдц дээрээ Graphic Display Options-ын тусламжтай тааруулах гэсэн сонголт байна. Бүгдээрээ Allow Control for each view сонгосон үнэлтэйгээд OK дараад гаръя. Тэгээд та бүхэн дурын нэг ирмэг рүү татаад хараарай. Ингээд энэ маань нэлээд шатлсан байгаа. Эсвэл та бүхэн уг хэсэг дээр маус нэгээ товшоод Graphic Display Options руу ороод Smooth Lines with Analyze-ыг чагтлаад OK дарснаар эдгээр зургасууд маань илүү цэвэрхэн дүрслэгдэх болно. Гэхдээ энэ нь мэдээж тодорхой хэмжээнд компьютерийн маань ачааллыг нэмэгдүүлж байдаг гэдгийг анхаараарай. Мөн та бүхэн Colors дээр тохиолгоонуудын тусламжтай тодорхой хэмжээнд өнгөнүүдийг зааж өгөх боломжтой байгаа. Жишээ нь background дээр арийнхын фоныг зааж өгөх боломжтой байна. Мөн та бүхэн өөрийн хүссэн өнгийг зааж өгөх боломжтой байгаа. Гэхдээ болж өгвөл гэгээлэг эсвэл цагаан фонтой байх нь тохиромжтой гэдгийг анхаараарай. Эс бөгөөс зурааснуудын маань өнгө эсрэгээр нь хөрвүүлэхдээ ажиллахад тийм ч тохиромжтой биш болдог. Мөн бидэнд сонгосон объектыг ямар өнгөөр тодтолж харуулах уу, сонгохоос өмнө ямар өнгөөр харуулах уу, тодорхой зөрчилтэй эдлхүүнүүдийг ямар өнгөөр тодтолж дүрслэх үү гэсэн өнгөнүүд байна. Жишээ нь би сонгосон объектуудыг улаан болгож өгөөөрчлөөд OK даръя.
Тэгээд дурын нэг объектээр утганы хоногсоор явуулчихад сонгох боломжтой идэл хүнийг цэнхрээр төсөж харууллаа. Маус нэгээ товчсон буюу сонгосон тохиолдолд үүнийг улаанаар дүүргэж харуулж байгааг анзаарч байгаа. Бүгдээрээ файл локейшн болоод бусад таабуудын талаар хичээлийн явцад дэлгэрэнгүй авч үзэх болно. Одоохондоо та бүхэн эдгээр ерөнхий тохиолгоонуудыг тааруулсан байхад хангалттай.